Хоолч нь эм байж, эмч нь хоол байг. Гиппократ. Грек манай эртний өмнөх 400 орчим он. Гиппократ орчин үеийн ангаах ухааны суурийг тавьсан юм. Тэрээр хүний биеийн төрөлхөөс өөрийгөө нөхөн сэргээж эмнэх чадвартай гэдэгт итгэдэг байв. Нэгт хөнөөл учруулж болохгүй. Хоолч нь эм байж, эмч нь хоол байг. Түүний Гиппократын тангаргийг өнөө хэрн эмч нар өргөдөг. Гиппократын цаг үеэс бидний өвчин эмнэх арга өөрчлөгдсөн билээ. Өнөөгийн эмч нар зөв хооллолтын тал дээр бага бэлтгэгддэг. Өвчин бүрт таарах юм гэсэн арга дээр орчин үеийн ангаах ухаан суурилдаг юм. Эмийн үйлдвэрлэл энэ хэвээр нь байлгахыг хүсдэг. Асуулт асуугаад л ихэлсэн бол зөксдөг байна. Эрүүл мэнд юу юунаас илүү чухал. Гэхдээ тэглээгээд их мөнгө өгдөг байна. Зүрхний өвчин хор тавдар нь Америкийн нэгдсэн улсад хамгийн их үхлийг авчирдаг. Бас дээр нь жил бүр 39 мянган хүн шаардлагагүй мэс тусал эмнэлэгдэх бусад алдаанаас болж нас урдаг. 80 мянган хүн эмнэлэгт авсан бусад халдвараас болж өнгөрдөг. Бас 106 мянган хүн эмний сөрөг нөлөөллөөс болж нас бардаг. Зүрхний өвчнөр нас урагсад, хор тавдраар нас урагсад. Бид хоолны тэжээллийг чанар тайхрамжгүй хандснаар энэ бүх хүмүүст маш муу зүйл Маргаашийн ангаах ухаан нь зөв хооллолт юм. Доктор Лайнус Полинг. Дэлхийн хүмүүр бүх соёлтой, бүх хэлтэй, бүх улс орны хүмүүр энийг мэддэг. Юу идэн тэр шигэл болно. Зөв хоолд тун чухал. Зөв хооллолт. Супермаркет. Энэ улсын өнөөдрийн эрүүл сарвал амьдралын биелэг тэмдэглэлээ. Эдгээр бүтээгдэхүүнүүд хол газрыг туулан байж ферм аж ахуйн нэгжүүдээс ирсэн юм. Эднэр бол гайхалтай хөдөө аж ахуйн үр бүтээлүүлээ. Фермийн шинэлэг байдал таны тавгнаа залрах гэж байна. Хоолч нь хэд онсон бэ? Сайн бодоод үзэх юм бол хамгийн сайнаар гэгтэл ихэнх хүнс 1500-аас 2000 км хол тээвэрлэгдснээс гадна дор хаяж 7 хоногийн настай байдаг. Дараагийн асуулт юу болох вэ гэвэл та дор хаяж 5 хоногийн настай хоол хүнснээс хэдий хэмжээний тэжээл авч чадах вэ? Хэрвээ азтай байх юм бол хэрэгтэй тэжээлийн 40%-ийг л авч болох юм. You're getting maybe 40% of what you need. Хотын том дэлгүүрүүдэд байдаг бараг бүх хүнсийг боловсруулсан байдаг. Дэлгүүр төрөх гэж хэвчлэн уддаг болохоор хоолны тэжээллийг чанараа тавган дээр хүрэх хүртэл нэлээд алдагдах явдал их. Бид ямар нэг шалтгаанаар бүх ногоон дээр олон янзын шавжны хором, гарбицид, ларбицид, фунгицидаар цацалдаг. Бас бид нар уг нь юу ч сайн мэдэхгүй ч ашиг нь бодоод ногоогоо генийн өөрчлөлтөд оруулсан. Хамгийн том асуудлуудын нэг нь мэдээж хөрс байна. Хөрс ус агаартай бид яаж харьцаж байгаа билээ дээ? Хүнс маань бүх хорыг teen. Хөрсийг дахин ашигласаар угаад хөрс нь ялзмаг тэжээлийн алдаж айжмаар цүлжих явдал дэлхийд даяар тохиож байна. Бид үнэхээр хөдөө аж ахуйн системийг нэг харж хэрэгтэй. Бид юу идээд байна? Бид хүнс ногоо хэрхэн бэлтгэж байна гэдгийг ч бас. Бордо гэж нэрлээд байгаа юм маань үндсэндээ 3 эрдэсээс тогтно. Азот, фосфор, калий боломжийн л доо. Гэхдээ асуудал гэвэл хөрсөнд дор хаяж 52 төрлийн эрдэс шаардлагатай байдаг. Миний дурдж чадаагүй кальц, магний, манган, цайр, төмөр энэ бүгд хаана байна? Тэд бортонд байхгүй хөрс эрдсээр дутагдвал дээр нь ургаж байгаа урган болж бас эрдсээр дутагдаж сул дорой өвчин эсэргүүцэх чадвараа алдна. Хорхоо шавж ирж тэрнийг нэрнэ. Нэм бактери, өвчин, мөөгөнцөр бас дайрч довтлно. Тэгээд тариаланчид химийн компаниудад хандаад манай ургамал үхээд байна, сайн ургаж өгөхгүй байна, өвчин тараад байна гэх мэтээр мэдээлж химийн компаниуд өөрсдийн пестицид, фунгицид, бордо, ургамал дэмнэгч зэрэг баяртай наргагүй, зарлгүй яах вэ? Оюун ухааны хүчээр хүн ямар ч амьдралын хэлбэрийг хаанчилж эхэлсэн.
Орчин үеийн хим, биологи, эрдэм шинжилгээний ажлуудаар мянган үр дүнтэй химийн нэгдлүүдийг гарган авч харин тэр бүгд нь өнөөгийн хөдөө аж ахуйд хувьсгал хийгээд байгаа билээ. Effective chemical compounds, all to help revolutionize the productivity of our own agriculture. Тэгэхээр бидний идэж байгаа бүхэн хортой. Бид бүрөө цагаан хоолтон байлаа ч гэсэн ямар ч ялгаагүй. Ямар нэгэн хэмжээгээр хортой ойл юм идэнэ. Тэр олон пестицид, бордоо, химийн нэгдлүүдийн ачаар цагаан хоол чирүүл биш. Бас олон эрсдсийн дутагдaltaй. Тэгэхээр бид ч бас хордож, эрсээр дутагдахаас өөр аргагүй. Бас дээр нь бид болгочихдаг. Судалгаагаар тогтоогдсноор бол баг зэрэг л халаах юм бол хүнсний ашигтай ферментүүд алдагддаг гэж байгаа. Энгийнээр тайлбарлавал хүнсэн дотор бие доторх хоол боловсруулалтад тусалж бас тэжээл шимэлтэд туслах амьд фермент ашигтай бактериуд байж байдаг. Тэгэхээр хүнсийг идэх боломжтой бол болохгүй хэрэглэх нь хамгаас тохиромжтой байдаг юм. Хэрвээ хоолыг болгох юм бол эсэргүүцлийн систем энийг токсин байдлаар хүлээж авдаг. Бараг бүх хүмүүс энийг мэддэг. Хоолоо болгоод идэх юм бол биед боловсруулалтын лейкоцитоз гэдэг процесс явагддаг юм л да. Өөрөөр хэлбэл болсон хоолыг эзсний дараа цагаан эсүүд олширч идэвхжиж эхэлдэг юм. Учир нь хоолыг болгоход хүнсний байгалийн бүтэц алдагдж бие тэрнийг хүнс гэж танихааргүй болсон байдаг юм. Тэгээд л биед орж ирсэн болсон хүнсийг бие шууд токсин гэд хүлээж авдаг юм. Паоло Кучаков нэртэй Швейцарын эмч байсан юм. Тэрээр анх 30-аад онд хэрвээ идэх хоолны 51-ээс дээш хувь нь болгосон хүнс байх юм бол хүний биед гадны танихгүй организм нэвтрэн орж байгаа мэт болж тэрхүү хүнсэнд бие даан хариу урвал үзүүлдэг гэдгийг баталсан юм. Доктор Кучаков анхлан хэрвээ идэж байгаа хоол хүнсний 51%-аас дээш нь болгоогүй хүнс байх юм бол хүний биед лейкоцитоз явагдахгүй, харин цусны цагаан эсийн хариу урвал явагдахгүй гэдгийг харуулсан юм. Ингэж байж л эсэргүүцлийн систем манай байн хуурмаг анхааруулах дохиогоор идэвхжихгүй байх юм. Бид өнөө үед эсэргүүцлийн системийн олон асуудалд орж байдаг болохоор өөрсөдөө сайн юм хийе гэвэл идэж байгаа хүнснийхээ ядаж 51% болгоогүй хүнс байх хэрэгтэй юм. Тэгэж байж л аль хэдийн ачаалд орсон эсэргүүцлийн системээ улам ачаалд оруулахгүй. 100 жил тэсэх ёстой барилга барьж байлаа гэхэд муу хэврэг тоосгоор өрөөд байж болохгүй үстэй. Хүний бие ч бас адилхан. Би урт удаан эрүүл сарвал амьдрна гэж бодож байвал хүний биеийг бүтээгч нэгжүүдийг муу зүйлээр орлуулвал юу болох вүлээ? Бид юу идэн тэр шиг л болдог гэдгийг хүмүүр мэднэ. Хэрвээ хогин хүнс сэргэлвэл хогил болж таарна. Энийг архаг шим тэжээлийн дутагдал гэж ойлгох болно. Тийм болоод л хүмүүс их ядруу харагддаг. Хүний бие өдөр ядарсан байх учиргүй юм. Харин цовоо хүчтэй байх ёстой шүү дээ. Энэ нь хүмүүсийг байгалийн жамаараа зарим нэг үнэхээр тэжээллэг хоол хүнс олж аваад тэрийг витамин, эрдэс давс, олон төрлийн фермент, онцгой химийн бодисоор баялаг болгохын нээхэд хүргэсэн байдаг. Тэрхүү ашигтай бодисууд нь биднийг урт удаан наслахад хүргэдэг. Бас бидний арьсыг зөөлж залуужуулна. Эсбрулинч Мексикт 5000 жилийн турш үндсэн уургийн эхүүсүр болон хэрэглэгдсээр өнөө хүрсэн. Эсбрулин нь дэлхийд хамгийн сайн уургаар баялаг хүнс юм. Макс Планкийн институтаас хоол хүнсийг болгох үеэр уургийн 50% нь алдагддаг гэдгийг тогтоосон. Тиймээс супер сайн ургамлаас гаралтай уургийн эхүүсүр нь ирээдүйн хоол хүнсний цөмийг бүрдүүлэх болно. Учир нь энэхүү ургамлуудаас бид хэрэгтэй бүх уургийн хэрэгцээг хангаж чадах өгөөд бид шингэхдээ амар бас халаалтаар бүтцэн алдагдаагүй байх болно. Шингэхдээ их амар юм л да. Тэгээд л бид шингэхдээ сайн гэсэн юм. Эсбрулинийг шингэн болгож бид шингээхэд хэрэг хэмжээний энерги шаардлагадаг гэж бодож байна. Ер нь бол эсбрулинийг усанд хийчихтэл бараг тэр дөрөв шингэрчдэг юм. Тэгээд л уухад ядаад байх юмгүй эсүүдэд хүрчихнэ. Харин өхрийн шарсан махыг шингэрүүлж хоол боловсруулах системээр шимэгдэхэд бэлдэхийн тулд маш их хэмжээний энерги шаардлагадаг. Энэ супер ургамлууд хүний биеийн эрүүл мэндэд маш том тустай гэдэг нь батлагдаад байгаа юм. Какаоны үр эрдэс давсны агуулмжаараа дэлхийд юу ч дагуулахгүй. Энэ бол магний хамгийн сайн байгалийн их үүсвэр. Хромын хамгийн сайн байгалийн их үүсвэр. Энэ нь төмрийн хамгийн сайн байгалийн их үүсвэр байх боломжтой. Энэ нь манганы хамгийн сайн байгалийн их үүсвэр байх ч боломжтой. Цайрын агуулмжаар дээгүүрт ордог. Зэсийн агуулмжаарч бас дээгүүрт ордог.
Эрүүл бодисын солилцоо явагдахад шаардлагатай бүх бодисууд какаоны өрн дотор л бий юм. Бас какао нь дэлхийн хамгийн өндөр тийм витамин С-ийн агуулмжтай. Гэвч бүх боловсруулсан шоколаданд витамин С байдгүй шүү дээ. Витамин С халуунаар задарч чаддаг юм. Бас какао хамгийн өндөр антиоксидант агуулмжтай. Тэгэхээр зөв хооллолтын тухай сонсоод ямар нэг юм сурсан л бол антиоксидант нь ДНХ-гийн гэмтэл, вирусын гэмтэл, хорт хавдар зэргээс хамгаалдаг гэдгийг мэдсэн байх учиртай. Бид энийг сонгож аваад эдих нэг вариант байна. Эсвэл бас энэнийг барьж аваад эдих нэг боломж байна. Энэ нь бол хамгийн том хортой химийн бодисын тийм шүл болчихсон зүйл байж ч болох юм. Харин эхнийх нь хамгийн цэвэр супер хүнс байж ч болох юм. Энэ хоёрыг идэхэд яг л адилхан хүч зарна гэд боддоо. Бидний амьдарч байгаа соёл иргэншил нь магадгүй үнэлэмжийг уруугаар эргүүлчихсэн байж ч болох юм. Бид хамгийн цэвэр хүнс авахын оронд түрээсэнд бид мөнгө үүсгэж болох юм. Бид эрүүл хүнсээс илүү машин, байшин авахд мөнгөө зарцуулахыг илүүд үзнэ. Харин энэний оронд хүүхдүүдэд дэлхий дээрээс олдсон хамгийн эрүүл хоол хүнсээр хооллох нь илүү чухал биз дээ. Бид зүгээр л мэддэггүй юм. Үнэлэмж уруугаар эргэчихэр бидний толгой зүгээр л эргэчихдэг. Бид нэг машин аваарай гэсэн хөтөлбөр үзчих юм бол гинтгэл тэр машиныг л авахгүй болохгүй болчихно. Гэтэл бид тэр мөнгөө эрүүл хүнсэнд зарцуулах ёстой шүү дээ. Хэрвээ би өдөр бүр талх иддэг байсан бол бас өглөөний цайнд аяга цайм, шарсан талх иддэг бол бас өдрийн цайнд чихэрлэг ундаа, жигэнмэг идэж оройдоо хөлдөөсөн дахианы мах шарж идэх юм бол би маш олон төрлийн шим тэжээлэр дутагдж эхлэх нь тодорхой. Нэг л өдөр шүү дээ. Тэгэхээр нэмэлт тэжээлийн замаар би энэ бүгдийг нөхөх хэрэгтэй болно. Тэгээд л дараагийн өдөр би эцсээ дүүртэл салаад идэж алдснаа нөхөх гэж үзлээч гэсэн өмнөх өдрийн шин тэжээлийн алдагдлыг хязгаарч нөхөж чадахгүй. Дутагдлын асуудал байсаар л байх болно. Тэгэлэр мөнгөндөө гар татж өөрсдөөсөө эрүүл хүнс хармалж шийтгэж болохгүй. Хамгийн гол нь хүн эрүүл хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Тэгж байж л эрүүл сарвал амьдрах шүү дээ. Бид азтай сүүлийн 100 жилийн дотор ямар ч витамины нэмэлт тэжээлгүй байснаа дэлгүүрийн лангуун дээр бэлнээр бэлдээд гаргаад тавьчихсан. Гэвч ихэнх хүмүүс витамин ямар чухлыг ойлгодгүй. Хэрвээ витамин хангалттай хэмжээгээр авах юм бол витамин өвчнөө сэргийлэхэд хангалттай хэмжээгээр уух юм бол өвчин эмнэхэд хүртэл тус болно шүү дээ. Тэгэхээр та яагаад ингэдэг вүлээ? Мэдээгээр сонсоогүй байна гэж бодох бахал да. Мэдээгээр бол үүндээ витамин ихэр хэрэглээд хэрэггүй байх. Тийм ч сайхан санаа биш бол тоо гинэ. Тэглээгээд энэнийг нотлох баримт гаргаж ярьдаггүй шүү дээ. Зүгээр л хэлдэг. Эмчнэр харин би витаминд идэгдэггүй гинэ. Тэгэхээр бид бөөдөр ирж байгаа юм биш шүү дээ. Бид шинжлэх ухаанаар хүмүүжигдсэн хүн дээр иддэг. Итгэл үнэмшил чухал биш. Баримт чухал шүү дээ. Америкийн хор зохицуулалтын тэр төвүүдийн холбооны мэдэгдэж байгаагаар бол сүүлийн 23 жилийн дотор нийтдээ 10 гаруй витаминаас үүдэлтэй өхөл бүртгэгдсэн гэдэг. Гэхдээ энэ чинь 23 жилийн дотор 10 л байна. Жилд хагас өхлөөс бага байгаа үстэй. Бас дээр нь эдгээрийг батлаагүй байгаа. Нотлогдоогүй. Витамины хэрэглэнээс болсон гэдэл байдаг юм. Энэ улсад хүмүүст ашиг тустай зүйл бол үнэндээ аюултай юм гэж батлаад байгаа нь утгагүй хэрэг юм. Өдөр бүр нэмэлт витаминууд өдөр бүр хэрэглээд байвал эрүүл мэндэд муугар нөлөөлнө гэсэн судалгаанууд байдаг гэдэг. Тэр бол шал худлаа зүйл юм. Бас С витамин бөөрийн чулуу үүсгэхэд нөлөөлдөг гэсэн судалгаанууд ч байдаг гэдэг. Би ангаа ухааны судалгааны ажлууд дундаас хайгаад үзсэн. Би бүх сурагч нараас холбоотой бүх судалгаанууд дундаас хайгаад үзсэн. Мэргэжил нэгт нөхдүүдээс ч С витамин бөөрийн чулуу үүсгэдэг гэсэн судалгаа хайгаад үзсэн. Олвол над руу захиалгийг ирэлдэ. Мэдгдээрэй гэж хэлсэн. Одоо 30 жил өнгөрчлөө. Хэмж над мэддэггүй. Тэгэхэр хүн бүрийн толгой хэрэгжчихсэн. Эсвэл энэ бол буруу хууч домог. Бас витаминыг эмтэй адил гэж үздэг. Тэгээд эм шиг зохицуулж явах хэрэгтэй гэдэг үзэл санаа хаасаагүй. Эмчилгээний хувьд үн цэнтэй болохоор л эмтэй адилтгаад аюултай гэд үзчихээд байгаа юм. Тэгэхээр бид бүхэл амьдралынхаа турш хэрэгжилчихэд ядаад байх юм байхгүй. Жороор авдаг эмнүүдийг юу гэж боддог вэ? Өнөө үед эмчийн хяналтгүйгээр авч болдгоо маш олон төрлийн хүчтэй эмнүүд бий болсон байна шүү дээ. Гэхдээ эмч эмзүүчтэй бол найдаж болно. Хоёулаа мэрэгжлийн төвшөнд бэлтгэгдсэн улс.
Тодорхой коллежийг төгсгөж байж л эм зүйч болно шүү дээ. Эмч бол ангаа ухааны сургуульд сурч ангаа ухааны мэдлэг олж авна. Олон жил ажиллана, эм бичиж өгнө. Тэгээд л их эмч гэж дуудулдаг шүү дээ. Зөв хооллолтын талаараа энэ дээр нэмж өгөөд ямархуу сонсогдохыг харъя л да. Манай эмч бол хүнс судлаач, хүнс судлалын сургуульд хүнс судлалаар сурч хүнс судлалын зэрэгтэй болсон. Одоо шим тэжээлд хүнс жараар бичиж өгдөг. Их чихтэй сонсогдож байгаа үз бид эмчд үзүүлээд ирлээ гэхэд эмч нь заавал мэрэгжлийн байх ёстой. Би эмч байх үедээ хинч өвчтний хооллолтын тал дээр анхаарахгүй байгааг хараад их гайхдаг байсан. Би мэрэгжил нэгтнүүдтэйгээ ярихад тэд хоолны дэглэмийг сонирхдаг ч үгүй байсан. Өвчтнүүд ч гэсэн сонирхдаг байна. Эмнэлэг тэр чигээрээ. Тэгэхээр зөв хооллолтыг авч үздэггүй байсан юм. Зөв хооллолт гэдэг тэр тухай дурдах болгонд л авч хэлцдэг байсан. Америк нэгдсэн улс дахь төгсөж байгаа эмч нараас 6-аас доош хувь нь зөв хооллолтын тал дээр бэлтгэгдсэн байдаг. Би оюутан байхдаа Харвардын ангаахын сургуулийн хажуугийн Бостоны Бригэмийн эмнэлэг дээр дадлага хийдэг байсан юм. Бригэмийн эмнэлэг бүр 1974 онд л хямралтай эмнэлэг байж байсан. Тэнд өвчнөөс их эмч нар байдаг. Үнэхээр гуниг төрөм газар. Надад энэ бүгдийг ангаа ухааны хүч мөхсдөхийн харах боломж олдсон юм. Би нэг цусны хор тавдартай эмэгтэй байсныг санаж байна. Тэрнийг дөнгөж хэвддэг өдөр эмнэлгээс мармалаад цагаан талах өгч үзсэн. Мармалаад цагаан талах хор тавдар өгөөдөг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ л ягаад ч тус хүргэхгүй. Эмнэлгээс гарч байгаа өвчтний 26% нь хэвдэхээс өмнөх үеэс илүү тийм шим тэжээлийн дутагдлалд ороод гардаг. Тэдний эмнэлэгт хэвдэж байгаагийн шалтгаан нь 80-аас 90% нь шим тэжээлийн дутагдaltaй холбоотой. Би Уильям Ж. Маккормак, Фредерик Роберт, Кленерийн судалгааны ажлуудыг уншиж эхэлсэн юм. Тэд бол С витамины их тунгийн талаарх судалгааг эхлүүлсэн хүмүүс. Энэ ноёд вирусын гаралтай өвчнийг С витаминын өндөр тунгаар эмчилж чадсан юм. 1940-од онд. Тэгээд л би бодлоо л доо. Түр хүлээгээр байж байгаарай. Эднэр эмчнэр байна шүү дээ. Тэгээд витамин хэрглэж байна. Тэд витамины өндөр тун ашиглаад бүр амжилт олчихсан байна шүү дээ. Гэтэл коллежид энэ тухай юу ч заагаагүй. Эмч мэрэгжил, ангаа ухааны боловсрол, төгсөх шатны боловсрол, сэтгүүл, телевизээр хүрэх түгээмэл боловсрол бүгд л өрөөний голдох том хэрсийг тойроод л байсан байх шүү дээ. Би тэр хэрсийг олж харж хаад л өрөөний голд хэрс зогсож байсан байна гэсэн. Яг л ингэж энэ бүх боловсролын төвд том мэдлэгийн цөм оршиж байсан байна. Энэ хүү чухал мэдлэгийн цөм рүү би гүн нэвтрэх тусам улам ихийг мэдэж авсан. Linus Pauling анх энгийн томооны эсрэг витамин С хэрэглэх санал гаргасан юм. Энэ хүү мэдээлэл нь тэрний хийсэн олон жилийн судалгаан дээр л тулгуурласан байдаг. Тэрнээс биш таамаг биш. Pauling тэр үеийн олон дээд төвшний том эрдэмтэн болон Альберт Эйнштейний найз эрдэмтэн хүн байсан. Тэр хоёр Нобелийн шагнал хүртсэн. Нэг нь химийн чиглэлээр, нөгөөх нь инх тайвных. Тэр үнэхээр суу бэлэгт хүн байсан юм. Тэгэхээр тэрний ажлыг тоохгүй орхиж болохгүй. Гол асуудал нь тэр эмчийн мэрэгжлэр төгсөөгүй байсан учраас мэрэгжлийн биш гэж үзэгдэж, эмнэлгийн нөхцөлд өөрийн судалгааны ажлыг биелүүлэх боломж олдоогүй юм. Бас тэрнийг олон талаас нь шүүмжилдэг байлаа. Тэрний томооны эсрэг С витамин ашиглах саналыг ангаа ухааны талбараас шууд л няцаасан гэж хэлж болно. Тэгэхээр ангаа ухаан тэр болгон шинжлэх ухаан зөв сэтгэлгээтэй биш угаан харагдаж байна. Нөгөө талаас асуудал үүсгээд байгаа зүйл нь шим тэжээлтэй холбоотой хүмүүсийн ойлголт юм аа. Нэг шим тэжээл олон зүйлд сайн гэдэгт тэд итгэдэг юм. Витамин Е зүрхний өвчнөд сайн, түлэгдэл эмнэхэд бас их сайн. Таталд саатай өсвөр насны хүүхдүүдэд их сайн. Их олон талаараа сайн байгаа юм. С витамин гэгтэл антитоксин, антигистамин, вирусын эсрэг цусны сахарын хэмжээг зохицуулахад сайн, сэтгэлээр унсан хүмүүсийн санаа сэтгэл сайнаар нөлөөлнө. Маш олон зүйлд сайн нөлөөтэй. Энийг тайлбарлаад өгье л дээ. Нэг витамин маш олон өвчин эмгэгийг эмчлэхэд эерэг нөлөөтэй учир гэвэл нэг витамины дутагдал маш олон төрлийн өвчин эмгэг үүсгэхэд хүргэдэг байна. Бүх витамин хойр дотор л багтана. Гэтэл хүний биед олон мянган химийн урвал явагдаж байдаг. Тэгэхээр зөөн тоотой витамин байдаг учраас нэг л витамин өчнөө олон химийн урвалд оролцдог болох нь эндээс илт тодорхой харагдаж байгаа юм. Эрдэс давсны хувьд ч гэсэн ийм байдаг.
Өнөө үед бид нэг өвчнийг ангаадаг гэсэн ойлголттой. Үүндээ их хуучны ойлголт нэг өвчин тодорхой нэг л зарчим. Шим тэжээлүүдийн хувьд ийм байдаггүй. Сонгомол байдлаар эмчилнэ гэж байдаггүй. Эмчилгээ гэдэг бүгдийг эмчилхийг хэлнэ. Хэрвээ өвчин дан ганц хор тавдартай биш. Цусны даралт ихтэй эсвэл чихрийн шижидтэй бүр фибромиалгия өөр өвчтэй байвал бүх асуудлыг алга болгох хэрэгтэй. Нэг өвчнийг эмчлээд нөгөө хоёрыг нь үлдээнэ гэдэг боломжгүй зүйл. Би илаашрах юм бол тэр чихтэй л идэгдэг. Шим тэжээл сайн хүрд. Тэгвэл би өөрийгөө эмчилнэ. Хүмүүс витамин уухаараа тэр витамин өвчин эдгэгээд байдаг юм биш. Витамин тэр биеийг өөрийгөө эдгэх нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа юм. Эцгийн маань хэлснээр бол би өөрийг гисэн эдгэх механизмтай. Бас эмч нарын үүрэг бол энэхүү эдгэх механизмыг итвэжүүлэх юм бол шүү дээ. Өвчин ямар байлаач гэсэн өвчтөн өөрөө л дотроосоо идэгдэг. Хүний биеийн дэх ганц жиш эмнээс бүрдээгүй байдаг. Мэс заслаараа ямар нэг юм суулгадгүй зү. Магадгүй ховн цар юм суулгаж болно. Ямар нэг хор тавдрыг ч юм уу авч болно. Тэглэж бие зүснэ гэдэг эдгэж байгаа хэрэг биш. Биед эм өгснөөр биеийг бүрэн эмчлэгддэг юм. Тэгэхээр л бидэнд шинэ үжил санааны систем хэрэгтэй байгаа юм. Эрүүл мэндийг идэвхжүүлэх ажиллагааг бид одоохондоо туршиж үзээгүй. Бараг л бидний хийж үзээгүй зүйл гэж хэлж болно. Шим тэжээлийг эмчилгээний зориулалтаар туршиж үзэхдээ маш бага тунгаар хэрэгэлдэг. Тийм болоод л олон нийт болон эмчнэр энэ бүх ташаа үр дүн гаргачихсан судалгааны ажлуудад итгэхээсээр аргагүй болдог. Нэг судалгаа витамин бага зэрэг л тус хүргэдэг гэсэн байдаг. Өөр нэг судалгаагаар витамин бидэнд тус хүргədэггүй гэсэн байдаг. Гэхдээ гол асуудал нь бол энэ бүх судалгаанууд бага тун дээр суурилсан байдаг юм. Тохирох өдөр тутмын хэрэглээ гэвэл хүн амын ихэнхийг шим тэжээлийн дутагдлаас болж гарах өвчнөөс сэргийлж чадах шим тэжээлийн хэмжээг хэлэх болно. Хэрвээ бид Австралийн хүн бүрд өдрийн доод тун болох 60 мг витаминыг өгөөд авах юм бол энэ оронд чиг бамын өвчин тохиолдохгүй шүү дээ. Гэтэл манай оронд чиг бам байсаар л байна. Энэ бол маш том эмгэнэл. Хэрвээ нэлээд стресстэй ажил хийдэг бол эсвэл дарамттай амьдралын хэмнэлтэй бол жишээ нь хүүхдүүд гэр бүлээ тэжээх, ажил хийх гэдэл олон хэцүүхэн зүйлтэй тулгардаг бол бие чинь адреналин үүсгэхийн тулд л С витаминыг задлчих болно. Энэ л зөвхөн стресс болон